Берлиний метрото селфи хийж байна. Одоо Берлинээс явах гэж байна. Дараагийн зогсоол болохоор Чехийн Праг хот орно. Тэгээд бас гоё юм үзэх байхаа гэж найдаж байна. Берлин, Герман гоё ялаа. Миний цүнх томорсоор л энэ хавсан юм байх хэмжлээ. Яг юу ийгээ томроод байгааг би ерөөсөй ойлгохгүй байна. За энэ миний Чехт буугаж байгаа өрөө эмэгтэйчүүдийн 8 ортой өрөө байгаа. Миний ор болохоор энэ 3 номер. Ашгүй доотлын ор таарлаа. Тэгээд цөөх өдөр байгаа учраас шууд гараа. Бураатаж хамаагүй үзэх юм явсан байна. Сүүлийн нэг гэсэн байна. Би зөвчөд бодлоо. Ресепшнээс болж байгаа бүгднээс босоо. Тэгээд дараа нь хэлсэн байгаа. Би сандалаа унтсан яг болсон юм. Чехийн Праг хотод ирсэн явж байна. Тэг өчтөр гэгэрсэн юм уу яасан миний духан дээр эдэтэ юм гарчиж. Өнөөдөр тэгээд айгу бороотой байсан. Ямар ч байсан би хоол идчихээ тийм хавар. Алхахыг гэж бодоод явж байна. Гой газар тааралдаж магадгүй. Хүмүүс нь бол ерөнхийдөө 10 еврог бодвол Оросууд шиг юм уу? Манайхан шиг юм уу нэг тийм юм хамаатай баярлаа энэ төр байдгүй нэг тийм хүмүүс байдаг юм байна. За Чехийн нийслэл Праг хотод ирсэн явж байна. Тэгээд өнөөдөр бороотой бороотой өдөр байна. Би ямар ч байсан Берлинээс вагоноор 5 цаг яваад тэгээд ирсэн. Буудалтай хостелтой ачаа бараагаа тавьчаад усанд орчоод тэгээд гараад ирсэн чинь бороороо тийм. Ямар ч гэсэн өнөөдөр энэ хаваар ойрхон явж байгаа. Маргааш гол гоё газруудыг очиж үзье гэж бодож байна. Тэгээд Прагт ирсэн сэтгэл гэх юм бол хүмүүс нь илүү Орос тал руугаа зан ааштай юм шиг надад санагдлаа. Нэгээд ресторанд сая нэг хоол авч идээд тэгээд мэддгээр нэг гуляш авсан. Тэгээд мантуутай ирдэг юм байна. Мантууга гуляшныхаа нөгөө шүлэнд дүрж идчихээ. Тэгээд тип ороогүй шүүгээд шууд нөгөө нэг касны хүн хэлт юм байна. Тэгээд 2% ер нь бол өгдөг юм байна. Америк эднэрийг одоо харьцангуй хямдхан. Америкч одоо 10-аас 20%-ийг өгдөг шүү дээ. Тэгээд 2% тэгээд бүх ер нь төлбөр тооцоо нь өөрсдийнх нь Чехийн мөнгөөр хийгддэг юм шиг энэ би одоо ямар мөнгө хийх юм мэдэхгүй. Тэгээд би болохоор угаасаа 2 хоног юм чинь мөнгөө солиулахгүй гэж бодож байгаа. Картаар төлбөр тооцоо хийдэг газруудад үйлчлүүлээд явъя гэж бодож байна. Тэгээд картаар үйлчлэхгүй бол одоо тэгээд явах тагнаас асууж агаад картаар уншин гэвэл оръё гэж бодоод байна. Тэгээд 72 цагийн нийтийн тээврийн билет авсан. Энэ удаад харин музей энтрийг билет авсангүй. Ягаад гэвэл би угаасаа амжихгүй юм чинь. Тэгээд өөрийнхөө үзхийг хүссэн газраа л үзье гэж бодсон учраас нийтийн тээврийн 72 цагийнх нь 12 евро болсон баха. Яг бусад Европын орнуудыг бодвол хямдхан юм байна. Тэгээд хамгийн гоё нь Парис шиг гоё мөртлөө. Арай Парисыг бодвол арай цэвэрхэн. Тэгээд дээрээс нь жуулчин багтай. Тэгтээ жуулчд их байна л та. Парисыг бодвол баг байгаа. Надад таалагдчих. Олон хүмүүс Прагийг гоё гэж хэлсэн байсан. Япончууд аягүй жуулчлалаар ирдэг юм шиг байна. Яг намайг хүртээ хайхаар гадаа хүтэн болчихъя. Маргаашнаас хүртээ барай явж идэв юм яа. Праг хот аягүй гоё юм байна. Маш гоё хийцтэй. Айгуу тансаг хот юм байна. Би ерөөсөө
Праг хотыг нэг тоодгүй байсан. Гэсэн чинь надад амар таалагдчихэж байна. Намайг Аз болохоор юм уу? Эсвэл би тэгж бодоод байгаа юм уу? Хүмүүс надад айгуу хараад байгаа гэх юм уу? Хайшин. Тийм хүн болоод байгаа. Тэгээд ерөнхийдөө гатаа бичигдсэн юу микрофон майк авахгүй болохоор жоохон жимэтэ орчиж тэгээд та бүхэнд жаргаж буй нарыг л харуулах гэж байгаа юм шиг байна. Тийм зам нь бас айгүй сонирхолтой байгааз машин зам гэхэд би одоо яг жоохон мартагнаад байна. 2 жилийн өмнөх байж одоо ингээ мартцсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээ бичлэг хийхээ айгүй ашигтай юм билээ. Ялангуяа хүүхдүүдтэйгээ явж байгаа хүмүүс бол бичлэг хийгээд ингээд хадгалахад бол хүүхдүүдийнх нь хэдэн жилийн дараа үзгэрээ амар хөрхэн санагдах хаа. Би өөрийгөө ингээ харсан ч айгүй жоохон төрсөн хүн шиг санагдаад. Тэгээд энэ нэг манай хостел юм яг төв гудамтайгаа айгүй ойрхон байсан. Тэгээд ийм гоё нарийн гудмуудаар ороод явахаар айгүй гоё үлгэрийн юм шиг гоё яасан. Ер нь айгүй гоё цэвэрхэн хот байсан. Одоо эргээд санахад тэгээд ямар ч байсан тийм машин зам эднэрний болохоор энэ миний буусан хостел маш гоё таалагдсан. Хоёр дахь өдөр тийм маргааш Германы Мюнхен хот руу явна. Тэгээд өнөөдөр юм гоё палаж өмссөн. Яс онлайн дээр танилцсан найзтайгаа уулзах гэж байгаа учраас тэгээ бас орой круз динер хоолнд орох учраас ингээд арай ганган хуцалсан. Тэгээд энэ гоё хот бас миний палаж өмсөх юу гэдэг энэ хот бол миний энэ гоё палаж яг болж байна. Тэгээд би юу хэлэх гэж байгаад юу яриад байгаа юм. Тэгээ сайн нэг үжиглэж байгаа байшин үзчихэд тэгээд аль нэг электро трамвайнд нь суудсан байхгүй юу. Тэгсэн чинь харин нэг газар буусан чинь ойрхон Прагийн нэг цайз байгаа гинэ. Тэгээ би ер нь төөрч явж байгаа л гой юм үзээд яваад байгаа. Тэгээ ерөөсөө өөртөө амар хатуу хуваар энэ төр тавихгүй, өөрийгөө стресс төлж болохгүй нөгөө хавтартай байсан учраас тийм учраас айл алах өөрийгөө тайван байлгаад тэгээд ямар нэгэн зүйл бүтэхгүй бол за яах гэж орхичж байгаа. Угаасаа аим биш заяаш. Яаш ямар юм болгоныг үзэх албатай ч гэх. Өөрийгөө тэгээл тайвшруулад явж байгаа. За энэ болохоор айгу гоё касл байсан. Тэгээд нэг өдөр хангалтгүй заяа плей дээр 2 өдөр орж болтгийм байлээ. Гэхдээ өглөө эрт очоод өдөржингөө энэ хаваар ингээд тухтаа үзүүл айгу үзэх юм ихтэй дотроо нөгөө нэг яг өмнө нөгөө одоо энэ ордонд амьдарч байсан ойдлчин нэхмэлчин тариачин юу гэдгийг тэдний бас нөгөө нэг жижигхэн байшингуудыг одоо нөгөө бэлэг дурсгалын юм болгоод янзлцсан. Тэгээд энэ болохоор сүм байсан. Айгуу таалагдсан. Би бол ингээд плед аваад төгшөө ороод айгуу үзэх юм болонтэй гэдгийг мэдгүй энд сууж байгаа хүн байх.
бараг зарим цагийг зүгээр алсан байна. Тэг ямар ч байсан дараалалаар нь дотор нь орж үзүүлтийг нэлээд авахар тийм дотор нь ороод бичлэг хийсэн бодлолтой юм. Ерөнхийдөө сүүн хийдэд ороод тэгээд өөрийнхөө бодлыг даатгаад аль шишинтэй байсан гэсэн хамгаалж өөрөө даатгачдаг. Тэгээд Европын зүүнд ирж гэсэн өөрийгөө даатгаж явсан байгаа. За тэгээд найз Амукатагаа уулзаад намайг гоё хоолнд оруулаад бид хоёр халтан бараагт стам хураагүй ярьсан байгаа. Тэгээд энэ нэг айгүй хурцтай метронд нас сууж үзсэн. Тэгэл богинохон ч гэсэн маш гоё уулзалт байсан. За тэгээд Амука маань миний крузэнд намайг суулгаж өгөөд бид хоёр салсан байгаа. Тэгээд энэ круз болохоор оройн хоол орсон нэг welcome drinkтэй ийм круз байсан. Тэгээд орой болохоор энэ нэг цонхнууд нь ингээд доошоо буугаад амар гоё шилэн юм болчдөг. Тэгээд ерөнхийдөө энэ бас үнийн хувьд ч гэсэн боломж юм байсан. Тэгэхээр практик ингээд хосороо болцож байгаа. Балсараа тэмдэглэж байгаа. Скол ажиллахаар ингээд очсон юм. Их нэртэйгээ хүртэгөө болцоо найз охин бандтайгаа болцоонд юм. Үнэхээр гоё круз динер динер круз үлээ айгаа олоход амархан байна гэж бодож байна. Тэгээд ингээд нэг голынхоо нэг тал руугаа яваад тэгээд буцаж ирдэг юм байлээ. Цаг 30 минут болсон уу? 1 цаг болсон уу? Би тэрийг одоо марцчихжээ. Ямар ч байсан 90 минут ээж магадгүй. Тэгээ хоол нь болохоор all you can eat хүснээрээ идэж болдог байсан санагдаад. Сүүлдээ тэгээд бас хүн чинь нэг хийдэж чаддгүй мэлээ. Гэхдээ амар гоё байсан. Би ингээд хосоороо ирсэн үл гэж аяг бодсон. Ганцаараа жоохон уйдгартай байсан. Үнэхээр үзэгсэлэнтэй гоё байсан. Хоолны хувьд ч гэсэн амт чанарын хувьд гоё байсан. Тэгээд махтай ингээд ер нь манайх шиг тийм маягийн тэг дээвэр дээр яасан юм задгай одоо нэг талбайтай гэх юм уу. Энд бас уух юм авчраад суугаад тэгээд ууж болно. Айгу айж явах ингээ явдаг учраас хоёр талд нь байгаа барилгуудыг хараад ингээд enjoy хийгээд явхад айгу гоё санагдсан. Айгу олон гүүрээр нэрээ гарсан штэ. Хэнийч гүүр, юунийч гүүр юм явчихсан. Тэгээд олон гүүрүүдээр нь гарсан. Хоёр талтаас үзэж харах юмтай. Тэрийг харуулах гад энэ бичлэгнүүдийг хийсэн юм шиг байна. Одоо утсан чи ямар гоё байсан юм бэ? Би одоо тэгээд хажуу ширээний нэг хятад ихч байлоо. Намайг чинь ганцаараа явж байгаа мó яаж байгаа ингээл асуух гал эс. Тэгэл би бүр нөө хүмүүсээс залхсан байсан юм аа. Нөгөө нэг байнга ингээл ганцаараа явж байгаа мó хэдээ явж байгаа ингээл нэрээ хэлээл ингээд сүүл рүүгээ жоохон нөгөө залхаад тэгээд жоохон муухай шүтэлцсэн байсан гэж. Гэхдээ нэг амар муухай ашлаагүй л дээ. Ер нь бол залхсан байсан болохоор ихчтэй нэг юм яриаггүй. Тэгээд яах вэ? Одоо ингээд нөгөө нэг нар жаргасны дараа гэрлүүд нь хасаад тэгээд айгүй гоё болчих юм лээ. За энэ бол клип. Тэгээд эдгээр нөгөө нэг Европод чинь хоолны ширээн дээр энэ жижиг нөгөө хөрхөн гэрлүүд тавьчихдаг. Тэгээд тэр айгүй романтик харагдуулт юм байлаа. Би дараа нь Европ руу Испани, Португал эднэр явна. Тэгээд ганцаараа л хизээч явахгүй хосороо л явна гэж бодож байгаа. Европт бол бас хосороо явах айгүй гоё. Миний ер нь соло аяллаа карьер бол ерөнхийдөө дуусаж байгаа гэж би бодож байгаа. Дуусж байгаа юм болов. Ер нь дараа нь дандаа л найзуудаараа юм хосороо ч юм аяллаа гэж бодож байгаа. Ганцаараа тэгтээ гоё л доо. Богино аялал хийх нэг. Гэхдээ сайн сүүлд Бали яваад бас яг Европын одоо нэг юм чект тэгээд Итали хөөх тэр арт хүн алж байна. Би энийг хараагүй шүү дээ. Энийг юусаа хараагүй шүү дээ. Яа энэ зүйтэй юм бэ? Нэг цаашаа харсан би чинь талхаа идэх зүгээр наач. Юм ахыг харах. За. Энд ингээд хөрхөн талцаагаад нэ Европыг нэг нийтмийн нэвтрүүлэг интернет шүү дээ. Хүмүүс чадаад байдаг. Тэгээ пранк гэдэг. Одоо нөгөө нэг цонхоо буулгачих нөгөө юу чинь тэгэхээр шал өөр
гоё харагдчихад энэ тэгээ дандаа 70-80-аад оны дуунууд яваадсан баха. Дууссан шүү дээ. За энэ одоо тэгээд дараагийнх нь өдөр нь юм болов. Тэгээд Прагт явж байна да хөрхий. За Чехийн Праг хотоос шууд хамжуулалт хийж байна. За Праг хотод ирээд би 2 хоног байгаа байхгүй юу. За тэгээд таалагдсан юм гэх юм бол маш цэвэрхэн байна. Дээрээс нь аюулгүй байна. Хоёрдугаар бусад Европын орнуудаас бол хямдхан байна. За тэгээд дөрөвдүгээрт болохоор байшин барилга нь маш үзэсгэлэнтэй Алтан Праг гэж нэрлэдэг шүү дээ. Яг тэрнийхээ утгыг гаргадаг юм байна. Би Чехийн Праг хотыг нэх гоё гэж юусоо бодож байгаагүй. Тэгээд наашаа ирэхийн өмнө болохоор олон японочууд надад Европын хамгийн гоё хотуудын нэг гэж ингэ хэлжсэн байхгүй юу. Тэгээд би ирээд учрыг нь ойлгож байна. За тэгтээ надад нэг зүйл таалагдаагүй нь хүмүүс нь жоохон таалагдаагүй. 2 хоноод тэгтээ жоохон тасаж эхэлж байна. Хүмүүс нь болохоор нэг зүүн Европын одоо Орос тал руугаа гэх юм уу жоохон хаалттай. Тэгээд нэг ганцаараа явж байгаа Азийг бол юм ажилласан байртай. Тэгээ үйлчлэгээний газар энтерт жоохон хүндлэлгүй харьцсан надад ингээд анхандаа айгу таалагддаг байхгүй юу. Гэхдээ 2 хоносны дараагаас эхлээд бас тусч тийм сайхан хүмүүс байдаг юм байна гэдгийг мэдрээд явж гин. Тэгээд одоо болохоор нөгөө Прагийн цайз үзгээд би өчигдөр бас ирсэн. Өнөөдөр дахиад ирж гин. 2 хоногийн тийм тасалбар байгаа. Тэгээд тэрийг гүцэх гээд явж гин. Өнөөдөр орой би Герман руу буцах хэрэгтэй байгаа. За энд болохоор нөгөө emotion айгу гараад ирсэн явж байна. Тэгээ би ер нь Европт ер нь аяллахаа туршид ч юм уу тий бяцлаглалын туршид айгүй өөртөөгөө танилцсан, өөрийнхөө одоо дотор хийсэн юмнууд маань ил гарч ирсэн. Одоо удаан хугацаанд нөгөө хитрхи comfortable одоо comfort zone-да удаад тэгээд тэндээ ерөөсөө дарцсан байсан юмнууд одоо аяллахын туршид гарч ирсэн, өөр хүмүүстэй уулзаж за тэгээ ер нь бол өөрийгөө таних аялал бол нэлээд хийсэн гэж би бодсон. Дээр үеийн хааныхан цайз энэ хатан матын ингээл цанхаараа хараад за өнөөдөр ирч хотооч мэдээ гэж боддог байсан багт тийм. Хотооч юм ажилтай. Явда. За тэгээ Hard Rock-ийн бургер идээд энэ төв талбай дээр одоо энд нөгөө алтан цагны нийшээ зүүн тишээгээ байгаа. Тиймээс өөрийнхөө бичлэгийг энэ гудамжинд л авсан бололтой. Алхах судлаа мэдээгүй юм шиг алхаад за тэгээ буцаж ирээд жижигэн видео ийм юмнууд ч бас сүултээ айгүй хэрэг болдог юм аа. За одоо ингээд Германы Мюнхен хот руу явах гэж байна. Тэгээ энэ нэг айгүй сонирм юу юм бэлээ. Вагон нэ штэ. Оросын одоо социалын үеийн вагоныг орчин үеийнхтэй ингээд холцсон явж байна. Тэгээд ирэхээс өмнө 2 сарын галтрэгний пас авсан. Тэгээд Шенгений орнуудаа чөлөөтэй явж болно. 2 сарын хугацаанд хэдэн ч галтрэгний цусан болно. Гэхдээ гол нь болохоор суудал захиалгахтаа өмнө төлөх ёстой. Би тэгээд нарийнлаад төлөхгүй яваад байгаа байхгүй юу? Угаасаа шаардлагагүй. Тэгээд одоо ингээд купенд ганцаараа байна. Хинж оршихгүй байна. Тэгээд яг халууцчих гээд тэгээд air condition AC надад ажиллаад байгаа юм шиг байна. Цаг гараа ингэж уужрч унах юм байна. Тэгээд ийшээ яг air conditionтэй суудлууд байх шиг байна. Гэхдээ хүмүүс эзэлж эрх чөлөөний хөдөлгөөн одоо халууныг төвчгээс ганцаараа бүр амар жагсан юм ингээд байхгүй цогмаа юм. Гэтэ бүр ёо. Энд айгүй удаан ганцаараа явсан. Энэ вагонд баг надаас өөр 2-3 л хүн байсан баг. Тэгээд хөвтөж нэг үзээд, сууж нэг үзээд, өрөөгөө сольж нэг үзээд, тэгээ air condition ажиллахгүй нэгээ сая ярьсан уу? Яасан юм бол гутлаа тайлж нэг үзээд, гутлаа нэг өмсөж үзээд юу ч болсон юм бүү гэж би олстой. Энэ хавар зөвхөр божигнуулсан. Тэгээд сүултээ уйдаад ийм удаан явна гэдгийг мдээгүй ч илүү яалаа. Бараг тасгал хийх гээд байгаа юм уу? Яах гэж байгаа юм бол юу ярьж байгаа юм бол халууц чүглээ гэх хүрх юмд. Энэ air condition-гүй юу байсан шүү дээ. Тэгээ бүхийг
Би амар олон юг сольсон өрөөнүүдийг. Ladies and gentlemen, we are approaching the station of Schwandorf. Und eine Zugvereinigung. Sobald wir mit unserer Betriebsaufgabe fertig sind, setzen wir unsere Fahrt nach München Hauptbahnhof fort. Wir verabschieden uns von allen Fahrgästen, die in Schwandorf aussteigen. Wir wünschen Ihnen einen schönen Tag und eine angenehme Weiterreise. Unsere nächste Halt Schwandorf. Я одоо Германы Мюнхен хотод бууцсан явж байгаа байхгүй юу. Тэгээ Прагаас 5 цаг галт тэргэнд бараг 6 цаг явсан. Тэгээ Германд буусан чинь амар сони гэртээ ирж байгаа юм шиг санагдлаа. Хүнд нэг тийм тохирдог газар, тохирдгүй газар гэж байдаг юм шиг. Надаа Праг нэг сонин ер нь нэг сонин айлтэрсэн юм шиг санагдаад. Германд хуугаал яасан чи гэртээ ирж байгаа юм шиг санагдаад надын та нар одоо орны тэр нэг тайлхэр бас хад үзээрэй за. Хүнд ингээд ер нь таардаг, энерги таардаггүй газрууд гэж угаасаа байдаг байхгүй. Тэгээд жоохон таардаггүй газраа болгоомжтой явах хэрэгтэй. Явж болохгүй гэсэн үг биш. Тэгээд ер нь ингээ өөрийнхөө 6 дахь мэдрэхүйг айгуу сайн сонсох юм бол ер нь ингээд болохгүй газраа шууд өөрчлөж мэдэрсэн. Энэ баг ирээд сохтуу ахаараа баярлаад байгаа юм шиг өдөртөө ирсэн юм шиг. Амар сонир мэдрэмж байна. Цэжнэс нэг юм аваа хийсэн юм шиг санагдаад байна. Одоо хостолоо олно. Тэгээд амтж амранда. Тийм хийшүүс майцаа. And I have no time here. За би яг одоо Прагийг айгу магтчихсан энд сүүлд юу болоо явцсан юм бол. Одоо ямар нэгэн байдлаар нөгөөдөг чинь таалагддаг юм болов за мэдэхгүй байна. Одоо бол мартчихжээ. Тухайн үедээ жоохон имзгэлсэн юм болов. За одоо болохоор Германы Мюнхен хотод ирсэн байна. Би өчигдөр вагоноор 5 цаг гарan яваад орой 10 өнгөрөөж ирсэн. Тэгээ өнөөдөр ганц өдөр гадаад байгаа. Тэгээд өглөө болохоор нөгөө нэг Дахуу гэдэг хотынх нь нөгөө хорих лагерыг очиж үзсэн. Тэгээд тэр болохоор анхны нацистуудын бэлдсэн анхны хорих лагер бөгөөд олон одоо нөгөө хоригдол байж байсан гэдгээр алдартай байлээ. Тэгээд ганцхан жүүдүүд одоо еврейчүүд биш орон орны нөгөө нэг дайм байлтанаас эзлэгдсэн хүмүүсийг улс төрийн хоригдлууд тэгээд нөгөө нацист намыг эсэргүүцсэн одоо германчууд тэгээд бас хүчлэг хуршилтэй за боолгоод ядуу хүмүүс ч юм уу ийм нөгөө нийгмийн хогшаар гэж одоо энэ хүмүүсийг үзээд тэгээд хорих лагерыг байгуулад тэгээд одоо анх үүсгэж ирсэн юм байна. Одоо би бол еврейчүүдэд зориулсан гэж боддог байсан байхгүй. Гэтэл үгүй. Одоо нийгмийн цэвэрлэх гэсэн нэрийн доор тийм хорих лагер байгуулад тэгээд улс төрийг одоо өөрсдийнх нь намыг эсэргүүцсэн хүмүүсийг аваачиж хордог, ажилд дайцуулдаг тийм байсан. Тэгээд 1940 онд болохоор тэр нөгөө масаар нь алдаг хийгээд байдаг шүү дээ. Тэрийг бүтээсэн юм байна. Гэтэ 1943 онд тэр нөгөө дайны үеийн хог цахилгаанаас болоод ашиглагдах болсон юм. Яг Дахуу камерт болохоор нийтээр нь тэгэж хоморголож утаанд болгогдож байгаагүй.
хувь хүн болон за хэсэг бүлэг хүмүүсийг бол тэр утаагаар ингэж одоо юу гэх юм алж исэн тийм юу байдаг юм байна. Тэгээд Германд ирсэн миний нэг зорилго бол энэ хорих лагерыг үзэх байсан. Яг байшин барилах нь гоё юм. Гэхдээ ер нь хорих лагер гэдэг бол заавал амьдралдаа нэг удаа ингэ очиод үзчихээд зүгээр түүхэд сонирхоод явцсан байгаа. За тэгээд гоё пив алдартай газар ирсэн мөртлөө пив уугаагүй. За энд ямар ч байсан нэг хоол идсэн санагдчихээн. Тэгээ яг юу идсний бас сайн санахгүй байна. Зураг хүргийг авсан болов уу, яасан бол ямар ч байсан гоё хоол байсан баха. За тэгээ хоолоо идчихэд энэ хаваар алхсан юм аа. Тэгж жагаад гол мол олоод тэг голтын иргэд мэрэг дээр суусан ш. За энд ингээд явчихсан ч гол харагдаад тэгснээ хүмүүс тэнд суугаад ахаар би өөрөө очиж суусан заяа. Хөл мөлөө дүүрсэн. Энд ингээд Германы Мюнхен хотын голд хөлөө дүүрсэн сууж байгаа юм гэдэггүй. Юу ч болоод байгаа. Тэгээд энэ авцас өөр одоо үзэх юм нэг байгаагүй. Гэхдээ Мюнхен хот штэ айгу баян хот байсан шүү. За тэгээ ямар ч байсан буцаад алхсан нөгөө голтой хэсгээсээ буцаад төрүүгээ алхсан чинь энэ аваар айгу Тэгэхээр за тэгвэл хотоор нь явж үзье гэн готой зүгээр нийтийн тээврийн автобусанд суугаад тэгээд нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл одоо эцсээс нэг эцсээс нөгөө эцэс хүртэл явсан байгаа. За энэ манай Мюнхен хотын хостел байгаа. Тэгээд эмэгтэйчүүдийн өрөө 4 ортой. Ор олгонон дээрээ жижигхэн сейфтэй бас доораас хадгалдаг сейфтэй байгаа. Тэгээ нэг гоё байна. 0 евро нэг гоё цэвэрхэн. Тэгээд дөрүүлээ хувааж хэрэглэнэ. Өрөөний хувьд ч гэсэн боломж 2 хоногод бол надад болж байна уу. Тэгээд дандаа хөрхөн жоохон охтуудтай хамт орсон. Манай охтууд шоудах гээд явцсан юм шиг байна. Нэг орн өнөөдөр гарчиж тэгэхэд гурлаа өнөөрөө хонох юм байна. Тэгээд маргааш би Швейцар руу явна. Анх удаа Швейцар орох гэж байна. Амар гоё юм. За тэгээ Швейцар руу явах гад ийм гал тэргэнд суусан. Тэгсэн чинь миний хажууд хүн суугаагүй лүү. Тэгэхээр нь сайхан тухтай явсан хүн. Эдний Швейцарын богоон хүртэл цаана язгуур юм бэлээ баян орны. Тэнгот нь би шууд хажууд хүн суухгүй болохоор нь хөлөө амраагаад тэгээд явсан да. За тэгээ Швейцарын влогоор дараагийн влогоор уулзцгаая. Түр баяртай.